Таван тулаан хийж тав ялсан Моти Монголиа компани Вантин клубын дэрчин Радвайрын Насра Тунта энэ үдэш бүсийн төлөд ултахаар улаан булангаас Баян Хонгор аймгийн Баян булаг суман төрсөн 170 см өндөртэй 24 настай мэргэжлийн тулаанд 6 тулаан хийж 6 ядалтай байгуулсан 112 активын тамирчин Түмэн Дэмбэрлийн Нэмжаргаа Самарха энэ оргил тулааны өмнө 20 амжилттай амжилт төсөөд нэг зэрэг сайхан 3 уух ачиж төхөө. Оохоо! 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 За ингээд өсвөлээс энэ оргил тулаан Нэмжаргалын эсрэг намсраа гэсэн 57 кг-ийн бүсний эзэн хин шалгаргүй гэдэг гайхамшигтай гал гарсан тулаан болно гэдэгт итгэлтэй байна. За бүгдээрээ тулаанаа харцгаая. Хоёулаа маш сайн амжилт байгаа. Нэг ч ялагдaltaгүй. За хин ялж өнөөдөр аврагын бүс зүүж хин ялагдахыг одоо цөмөрөө харцгаая. За Нэмжаргалын хувьд бол талаа сольж байна. Ер нь бол өндөр уур чадвар эзэмсэж байгаа хүмүүс ер нь бол холимог талаа нь бол тал сольж өрсөлдөгч би за толгойд ишгэлсэн хуураа толгойд ишгэлсэн эсвэл амжилттай болсон боловч хөл алдаад ардаа алдчихлаа. За намсраа түүнийг ашиглаад бол арын байрлалыг бол алдахгүй хичээж байна. За хөлөө оруулаад ер нь маш өвтэйгэн. За 90 доогоор орсон ер нь тун хүнд байдал за энэ бэртэ байгаа үед бол бас ингэж болохгүй. За 90 доороо бас яг алдчихаг юм байна. За Нэмжаргалын хувьд бол одоо тэр 90 доогоор орсон гарыг биш нөгөө солих гарыг бол 100 гарыг бол татсан байна. За эндээс бол хөлийг татаад таазын эргүүлж ер нь бол хүнд байдлаас гарах боломжтой байдаг босоо байрлалд байгаа үед за урдаа гаргаад ирнэ гэсэн үг. Нэг контрол. За ерөнхийдөө бол Нэмжаргал бол хэвтэй барилтаа босоо тулаанд ч гэсэн ер нь бол туршлагатай тун тайван байгаад энэ ардаа алдсан ч гэсэн намсраа ч гэсэн ер нь бол тун тайван хоёр тамирчин бол үнэхээр мэрэгжлийн төвшин бол тулааныг бол үзүүлж байна. За удаан бол ингэж байх юм бол бас доор нөгөө үед ядарл. За гараа холдож оролдоход нь за энэ бол маш их тэмцэл явагдаж байдаг. За тэр гарыг татах хэрэгтэй Нэмжаргал зүйтэй нэг гараар бол моохт бол тун хэцүү. За энэ гарыг л татаад байх хэрэгтэй. Олон татаад байх юм бол ер нь бол суулдаг аврагын төлөв тулаан бас богинохон тулаан болохыг би бол өсөхгүй. Яг тэгэхээр маш гайхамшигтай тулаанууд бол гарлаа хурдтай. За ер нь бол гараа татаад Нэмжаргалын ард бол юу жижиг зүгийн тамирчин Батбаяр байгаа учраас бол зөвлөж байгаа. Энэ хэвтэй бол ардаа алдсан ч гэсэн ер нь бол тун тайван айтайхан хамгаалаад хэвтэй байрлал шилжлээ. За аврагын бүсийн тулаан учраас ерөөсөө өвдөг дохоо хэвтэй бүх зүйл зөвшөөрөгдөн. Маш өрсөлдөнтэй хэвтэй байрлалд бол маш их өрсөлдөөн өрнөж. За энэ дээрээс бол одоо яг талдаа орж ихний нэгдүгээр раунд бол за Нэмжаргал намсраа хоёр бол тун тайван байна. Ер нь яг амьсгаач дэше болоо гэнэ. Бэлтгэл сургалт бол маш өндөр хангагдсан байна. Хоёр тамирчин байна. За суунгаар нь гараа оруулаад шуунаас нь бариад хамгаалдаг. Энэ бол анх бол холимтлоонд нэлээд дээр юус бол харагддаг хамгаалт. Энэ бол гарыг хордог. За Нэмжаргалын гарыг бол намсраа хорьсон байна ардлаас нь. За энийг бол олон тулаануудаас та бүхэн бас харж болно. Хэвтэй барилдаанд бол хэвтэй энэ тулаанд маш их
яг сонирхдаг хүндээ бол үнэхээр тэмцэлтэй. Ийм зүйлүүд бол их анзаарэгддэг аа. За энэ жиргэлийн хувьд бол толгойдоо боолд алдахгүй тул таацаа өгөөд өөрийнх нь толгоноос илүү гарч байна. Энэ үед бол гараа оруулаад татна гэхэд бол маш хэцүү байдаг. 90 дугаар орол гараа татна гэхээр өөрийнх нь толгойн төвшнөөс дээшээ гарчдаг учраас тэрийг мэдээд ер нь бол толгоороо тулаад нэмж өргөл бол таацаа өгөөд хоошоо шахаж чинь. Ер нь бол за эндээс бол энэ болтын барьцаа авах гал юм. За таацаа өгөөд татсан. 90 дугаар ороогийн учраас энэ бол нэмж өргөл бол өгөхгүй байна. За тэр дотор талын гарыг биш гадна талд байгаа тэр толгоон дээр дарсан гарыг бол эхлээд татдаг. За тэгэд татахгүй байна. Дотор талын гарыг л татаад байна. Нэмж өргөлийн үед. За үнэхээр өрсөлдөөд бол дулаан болж байна. За нэмж өргөлийн үед бол тун тайм шүүгчийнхаа одоо Батөрийн зөвлөгөөг бол дагаад толгой тогсон байдалтайгаар ингэ үзүүлж байна. За ингээд гантуур гүйцэтгэх захирал маань ирсэн байна. Та бүхэнд энэ дулааныг та яриач үнэхээр гайхашигтай бүсгүй болж байна. За энэ 2022 оны хэмжээ файтинг 18 дугаар тэмцээний уг нь тулдах тамирчин цэндээ байсан. За цэндэгийн хувьд бол бэртлийн болгоноос тулдах боломжгүй болсон. Тийм учраас 2021 онд 6 ялалтай байгаа тамирчин тулдуулсан байгаа. За энэ бол намсраа энэ тулаанд бол орж тулдж байгаа. За мэдээч хэрэг MJ-ийн аврах гэдэг маань Монголын MJ-ийн нэг буюу Монголын 1 номер гэсэн утгатай. Тэгэхээр энэ 1 номерын тамирчин бол бас энэ жилдээ 2022 онд ямар нэгэн ялагдал хүлээгээгүй ийм тамирчин байх хэрэгтэй юм байна. За ингээд хоёр тамирчингийн өрсөлдөөнийг харлаа. Сая бол дандаа хэний илүү намсрагийн одоо илүү байрлал авлаа тий. Тэгээд гарны одоо 2 дугаар ер нь бол 5 үеэр үргэлжлэнэ л тий. Тэгээд холбооны зүгээс бол аврагын төлөө тулдахын тулд аврагын төлөө бол дохоо өвдөг одоо бүгдийг зөвшөөрч байгаа. За энэ нь бол олон улсад буцаад одоо өөрчлөхөд ямар нэгэн Монголын авраг бол ямар ч одоо дүрмээр хамаахгүй тулдах тийм боломжтой болохын тулд энэ дүрмээр бол тулж байгаа. За нэгдүгээр үед устаа, за нэгдүгээр үед намсраа бол нэлийн сайн ажиллаа. Хэмжээл холбооны үед одоо аврагууд маань бүгд гадаадд тулж байгаа. За энэ дээр бол нэм жаргал алдаа гаргаад хөл алдаа тийм намсраа бол тун олж маш сэргэлэн байна. Мундаг байна. Тэгвэл намсрын хувьд бол 2021 он сорилт тулаанд ялт байгуулсан. За түүнээс бол үргэлжлээ 5 ялт байгуулсан ийм тамирчин байгаа. За тэгээд олон одоо Монгол бас олон холбоод үүсэж ийн тэр холбоодуудын бас ялтууд үргэлжилсээр байгаа. За ингээд аврагын төлөө ирэх авсан. За аврагын төлөө тоглох байсан бол яг хоёр тамирчин бол хоёулаа одоо нэг нь бэртэлтэй, нэг нь ялгадал хүлээсэн учраас тулаанд оролцуулсангүй. За босоогод үзвэл бас намсраа их л гоё тулдан да. Энэ хоёр маань бас босоо техник сайтай хэвтэй барилдаан, ер нь барилдаан хоёулаа сайн мундаг юм аа. За хугацаа бол нэлийн байгаа учраас бас ингэ нэг хүчээр за одоо ингэвэл бас түрүүнийхээ одоо нэгдүгээр үеийг бол би алдсан гэдгээ бол ухамсарлсан нэмжээг бол өөрөөсөө шахаад барилдаад явлаа. За зэхний ардтал дохоо суун доогуур бол үлгэж зөгч байна. Бас үнэхээр ур чадвар өссөн харагч байна хоёр залуу тамирчин. За гарын тавиулах хэрэгтэй. Намсрын хамт бол яг сайн нэмж жаргалын сайн хамгаалтыг хийх ёстой. За түрүү чи нэгдүгээр үедээ бол байсан бол хоёрдугаар үедээ ардталт нь гарлаа. За намсраа бол түрүүний нэгдүгээр үедээ ардталт нь боох хүлээхдээ ямар нэгэн цохилт, ямар нэгэн хохирол авчруулахаар одоо тогтолцоо хийгээд. За нэмж жаргалын хувьд бол тогтолцоо хийж байна. За нэмж жаргал 90 дугаар гараа оруулах шиг болох юм. За За тэгээд бүгсэн нэмж жаргал ингээд авраг болж байна. За ингээд Баян Хонгор аймгаас 3 дахь авраг төрж байна. 57 кг-ын шандсын эрдэнэсний утхан тоглох гэж амар одоо Америкт байгаа. За Батсөмрөл авраг болж байгаа 77 кг-ын. За ингээд ням жаргал авраг Баян Хонгор аймгаас бас мэдүүлж байна. Тий.
гайхалтай холимог тулааны аваргууд төрнө гэдэг бол тэр тусмаа ийм аваргууд ер нь одоо ингээд аймагуудаас харахад нэг 4-5 аймаг байгаа шүү дээ. Танд бас энэ сайхан тэмцээнийг зохион байгуулсан баярлалаа. За мэдээж хэрэг энэ удирдлагуудаа баярлалаа. Зохион байгуулалт яаж байгаа төлөвлөсөн одоо энэ холбооны оролцож байгаа дэд ерөнхийлөгч ерөнхийлөгч ингээд бүгдэнд нь баярлалаа. Ингээд шинэ аварга Баян-Онгор аймагаас төрж байна. Одоо Баян-Онгор аймагаас ингээд 3 аврагтай болж байна. 57-гийн 2 авраг. Тий. За тэгээд 77-гийн 1 авраг байж байгаа. За 77-гийн 1 авраг байна. 3 удаа аврагын бүсээ хамгаалсан. Утгын дулаан авраг маань 57 кг-ийн 2 удаа аврагын бүсээ хамгаалсан юм байж байгаа. Дэмжгээр ирсэн дүүнэр бол найзуудаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээ миний ард байсан 112 баяр төлөвтэй багш. Батбаяр багш. Магстар Жавтуурыг хоёр төсөлчүүлтэй үнэхээр их баярлалаа. Тэгээд энгүү нэгөө эмнэлгийн захирал очрохтой бас маш их баярлалаа. Тэгээд тулааны хүрэлцэн ирж үзсэн нийт үзэгчтэй бүгдэнд нь маш их баярлалаа. НМЖ холбооны аруулсандаа маш их баяртай байна. За бүгдээ ингэ. Тэ бүсүүлгээс зөвхөн тодорхой болсон. За тэрний өмнө жоох ярилцлага явнаа. Шууд энэ тактикийн үед ямар тактиктай гарч ирсэн? Зүгээр л алдсмаар санагдсан шүү дээ. Ажил аврагынхаа сэтгэлийг сонсоод хэл тоо. Ер нь бол босоогоос гитэгээс үсэл гитэгээс аль алаар нь үжиж чадна. Тийм болохоор эсрэг тамирч юу хийж ийн тэрийг өөрт нь хийж мэдрүүлэхийг хүссэн. Эхний нэгдүгээр үед бол бас хүнд байдал нэлээд орсон шүү дээ, тий. Энд бол ялагдахгүй гэдэг л итгэлтэй байсан уу? Бэлтгэл дээр байнга тийм нөхцөлд ордог юм учраас тийм амархан болдохгүй. Тэгэлгүй яг өөртөө итгэлтэй байсан юм байна. Бэлтгэлээр хангалттай байсан гэж байна. Баярлалаа цаашлих нь спортын дамд өндөр амжилт үүссэн. Монголын нэрийг дэлхийд гаргасан One Championship UFC Монголын нэр гаргасан тамирчин болоорой. Баярлалаа. Өнөөдрийн хөө 57 кг-ийн аваргын бүсийг гардуулж өгнөх хэмээн нийслэлийн засаг даргын орлогч MJ1 холбооны дэд ерөнхийлөгч Ноён Төмөр таныг нөхөө октагон дээр хүндтгэн өрье. Таны шилдэг тамирчид холбоо эрхэм хүндэт Төмөн Дэмэр Логтой нэм жаргал таныг Монголын талааны шилдэг тамирчдын холбооны 2022 оны MJ Fight 18 дахь тулаанд аваргын бүсний төлөө өрсөлдөж 57 кг-ийн жинд холимог тулааны Монголын аварга босонд аваргын бүс мөнгөн шагналаар шагнав. Монголын талааны шилдэг тамирчдын холбооны ерөнхийлөгч Ууган Гэрэл Монголын талааны шилдэг тамирчдын холбооны гүйцэтгэх захирал Ган Төмөр гэсэн байна. За өнөөдрийн тэмцээнийг үзсэн үзэгч та нартай баярлалаа. Тэгээд 57 кг-д манай холбооны бүсийн эзэн болсонд одоо тамирчин залуудаа баяр холбооны удирдлагын нэрийн өмнөөс нийт тамирчдын өмнөөс баяр хүргэе. Тэгээд манай холбооны бүсийн аваргууд бүгд олон улсын давцанд мэргэжлийн давцанд тулалдаж байгаа. Сая өнөөдөр гэхэд Америкт хэн билээ манай Хатанбаатар эхний ялалтаа байгуулсан байна. Манай Батгэрэл маань очиж дэмжсэн байна. Ингээд тамирчин дүү манай холбооны нэр хүндийг өндөр төргөж тамирчны ёс сүг маш сайн барьж олон улсад Монгол улсын нэрийг ялангуяа холбооныхаа нэрийг өндөр төргөж явна гэдэгт итгэж байна. Ингээд 26-нд болох Road to One FC тэмцээнд манай холбооны бүсийн 5 аварга тоглоно. Дандаа оргил тоглолтууд нь болно.
Тэд бүгд ялан гэдэгт бид итгэж байгаа. Та бүхнийг үзхийг хүсэж байна. Алдаад. New Health компани, Баясах хулж компани, Fight Pro Mongolia, Todd Gelzuraiтай, TG хувцсны үйлдвэр, Тэнгэрийн модон групп, ерөнхий зохион байгуулагчаар Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, хамтран зохион байгуулагчаар TV8 телевиз хамтран ажиллаа.